Хятад улс авилгатай тэмцэх ажлын хүрээнд намын дотоод дүрм зөрчсөн. Авилга авсан хэрэгээр 2017 онд 159 мянган хүнийг шийдэжээ. Нийт 122,100 хэрэг толбогдуулан 159,100 хүнийг шийдгсэн гэж Сахилга Батын хянан шалгах төв хороо Нэм гарагт 2017 оны 1-р сарын 7-нд мэдгдсэн байна. Мөн өнгөрсөн 2017 оны 1-ээс 11-р сар хүртэлх хугацаанд намын 8 зүйл тогтоолог зөрчсөн гэх 43,400 хэрэгээр 61 мянган хүн зохих шийтгэл оноожээ. Түүнчлэн их орноосоо зугтсан 1300 хэрэг нь тэдний дотор парламентын гишүү болон төрийн удирдлагууд ажиллаж байсан 347 хүн авилгын хэрэг зэжилсэн топ 100 жагсаалт багцсан 14 хүнийг 2017 он гарсаар нутаг нь буцаан авчирчээ. Мөн төсвийн хөрөнгөөс завчсан 980 сая юань 151 сая Америк долларыг хурааж улсын орлого болгосон байна. Мөн үндэсний парламент Сахилга Батын хянан шалгах төв орооноос мөн 2017 онд авилга хээлх авах төсвийн хөрөнгө шавшигдуулах, завших зэрэг хэрэгтэй холбоотойгоор гадаадын хууль захиулах байгууллагуудын түвшинд 50 гаруй уулзалт зөвлөгөөн зохион байгуулсан. Төрийн өмчөд 18 байгууллагуудын удирдлагыг шаардаж эхэлсэн 40 орчим хүнд шийтгэл оноосон зэрэг мэдээллийг тайлгнажээ. Авилгатай тэмцэх ажлын үр дүнд сайжруулахын тулд намын Сахилга Батын хянан шалгах төв орооноос намын дотоод дүрм авилгын хэрэг толбогдсон 670 хэргийг захин хооцсноо байршлуулж олон нийтэд ил болгосон байна. Энэ мэтэд Хятадын коммунист намын авилгын эсрэг кампанид ажлын үр дүнд ард түмний сэтгэл ханамж нэмэгдэж 2012 онд авилгын эсрэг авч хэрэгжүүл буй үйл ажиллагааны үр дүнгийн талаар ард түмний сэтгэл ханамж 70% та байсан бол 2017 онд 93.9% хүрсэн байна.